За миний найз гэж ярих, миний нэг найз гэж ярих бол бас өөр байдаг. За тэгэхээр одоо миний найз, my friend гэж ярих юм бол нэг л хүнийг чухалчилж байгаа юм. Гэтэл нэг гэдэг утгатай ялгамж үчээд тоологддог нэр friend гэж үчээд ов гэдэг хариалахын ялгалын утгаар үчээд тэгээд мөн хамаатуулах төлөөний үгийн хоёрдугаар хэлбэрийг тавьчихаар энэ маань бол a friend of mine болоод би хит хитэн найзтай тэдгээрийнх нь нэг нь гэдэг утгатай болчдөг учраас заавалжгүй миний нэг найз гэж орчуулдаг юм учиртай. За өөрөөр хэлбэл одоо n гэдэг ялгамж дээр тоологдсон нэг нэрв тэгээд одоо ов гэж жагаад тэгээд яах нь of гэж жагаад mine, your, her, the гэх мэтээр одоо илэрхийлэх юм бол миний нэг найз, танай нэг морь, түүний нэг нохой гэсэн ийм утгатай үнэт гараад ирдэг байна шүү дээ. Her uncle гэвэл түүний авга ах нэг хүнийг ярьж байна. Гэтэл an uncle of hers гэвэл түүний нэг авга ах нь гээд хэд хэдэн авга ахтай тэдгээрийн нэг нь гэсэн утгатай. The cow тэдний үнэ, a cow of theirs тэдний нэг үнэ, Дорж сан, доржийн хүү нэг хүүхдийг ярьж байна. A son of Дорж гэвэл дорж хэд хэдэн хүүтэй тэдгээрийнх нь нэг нь гэсэн утгатай болждаг. Хариалахын тэр ялгалын of орхид цорыг хоёулангийн давхардуулж өчтдөг юм онцлогтой. За жишээгээр батжуулъя. My friend is unbelievably rich. За миний найз бол итгэмээргүй баян нэг хүнийг л ярьлаа. Гэтэл a friend of mine is extremely rich. He has his own plane. За миний нэг найз бол тасархай баян, бүр найгүй баян. Тэр өөрийн гэсэн онгоцтой гэж. I like your idea to travel around the world. Надад чиний дэлхийг тойрож аялах тухай нэг санаа чинь бол чиний санаа бол таалагдж байна. However, гэхдээ за энэ бол угсарсан нийлбэл өгүүлбэрийг холбодог холбоос учраас урт талд нь цэг тасал, арт талд нь заавал таслал тавина. Гэхдээ эсрэгцэх өгүүлбэр орж ирнэ. I don't like an idea of yours to get a long-term bank loan at all. Гэхдээ надад чиний урт хугацааны банкны зээл авах нэг санаа чинь хэд хэдэн санаа гаргасан байна шүү дээ. Тэрэн дундаас нэг нь гэсэн огт таалагдахгүй байна гэж. За дараа нь болохоор a friend of Чимгээ is absolutely stingy. Чимгээгийн нэг найз нь найгүй харамж. My aunt Dolgar is really good at meditation. За миний авга эгч Долгор бол бясалгалд үнэхээр сайн гэж. Гэтэл an aunt of mine is extremely lazy. She just sits all day long doing nothing. За миний нэг авга эгч бол найгүй залхуу. Тэр юу ч хийхгүй зүгээр өдөржингөө суудаг. Зүгээр л. We all like a son of theirs. Бидэнд тэдний нэг хүн таалагддаг. Because яагаад гэвэл гэж байгаа тийм үү? Учир шалтгаанаа хэлж гэн he is unusually talented. Тэр ер бусын авьяаслаг. A dog of mine is truly dummy. With a rabbit of mine is definitely cheerful. Миний нэг нохоо үнэндээ бол жахманаг байхад миний нэг туулаа бол яриан байхгүй хөвгчлөлтөө гэж. За энэ одоо дүрмийг бол та бүхэн англи хэлний 1004 номныхаа 8, 9 дугаар дасгалыг ажиллаж тэн дээр гарсан үгнүүдийг бол бас орчуулж миний нэг, түүний нэг гэсэн санаагаа оруулж орчуулж батчих шүү манайхаа. За тухайлбал одоо a colleague of mine миний нэг хамт ажилладаг хүн гэл тийм үү. An aunt of hers, a rich relative of his түүний нэг баян авгах нь гэх мэтээр. За дараа нь монголоос англи руу орчуулах үйлбэрүүд байгаа. Төлхөр нь бас ардаа байдаг учраас 8, 9 дугаар дасгалыг ажиллаж батжуулаарай. Англи хэлний 1004 номныхоо.